Дэлгэр зууны сайхан цаг эхэлж монголчууд бид хүм малын зоо тэнийн Монгол улсынхаа газар нутаг болгонд амралтаан авч байгальдаа сайхан ойрхон өнгөрүүлэхийг хүсэж байгаа. Яг энэ цагт арганд Монгол нэвтрүүлэг маань та бүхэнд нэгэн сэдвийг хөндлөхөөр бэлдсэн байгаа. Энэ бол мэдээж монголчууд бидний хоол хүнсний хэрэглээ, тэр дундаа монголчууд бидний амин гол хэрэглээ байсаар ирсэн сүү цагаан эдэний хэрэглээний талаар нэвтрүүлэг. Сүү цагаан эдэний хэрэглээ сүүлийн жилүүдэд хот суурин газрын иргэдийн дунд бол маш багассан гэдэг нь мэдээлэл бол мэргэжилтнүүд өгдөг. Ийм ч учраас бид нар Монголын сүүний нийгэмлэгтэй хамтран арганд Монгол нэвтрүүлгийнхаа нэгэн дугаарыг сүү цагаан эдэний ач холбогдолтын талаар хүргэхээр бэлтгэж байна. Эргэх дөрвөн улирлын аашинтай захирагдсан нүүдлэн амьдарч ирсэн монголчууд бид сүүлийн хэдхэн 10 жилд хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж суурин иргэншлийн соёлтой хотжсон ард түмэн болсон. Хотжилт суурин иргэншил гэдэг үг бидэнд хоол хүнсэндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй болсныг сануулах мэт. Нүүдлчин соёл иргэншлийн хоол хүнсний төрөл зүйл суурин соёл иргэншлээс огт өөр байх ёстойг эрдэмтэд зөвлөдөг. Хот суурин газрын бохирлоос үүдэн хорыг саарамгжуулах үндсэн хүнс буюу сүү цагаан эдэний хэрэглээг нэмэгдүүлэх ёстойг эрдэмтэд бидэнд сануулсаар байна. Монголчууд бол дөрвөн улиралд амьдардаг. Дэлхийн далайн түвшнээс 1200-аас 1500 м өндөр дундчаар амьдардаг. Тийм өндөрлөгт амьдардаг ард түмэн баггүй. Дөрвөн улиралтай. Энэ дөрвөн улиралдаа тохирсон хүнс хэрэглэдэг. Тэгээ монголчууд өвлөн одоо тэр хүйтэн цаг агаарт одоо маш их одоо илчлэг ихтэй тий уург ихтэй мах бүтээгдэхүүнээ идээд зуны 3 улиралд голдуу бид сүү цагаан тэгэл идээд ирсэн өнөөдөр хүрсэн ард түмэн манай хоолны юу бол ерөөсөө мах сүү гэсэн хоёрхан гол үндсэн бүтээгдэхүүн дээр суурилж байсан. Монголчууд бол зуны улиралд бол сүү цагаан эдээ байнга хэрэглэдэг. Өвлийн улиралд нь махан бүтээгдэхүүнээ хэрэглээ. 100 сүү цагаан эдээ махан бүтээгдэхүүнээ бага хэрэглэжсэн. Тийм учраас одоо шүд мүд айгуу сайхантай ясны сэргжилт гэдэг өвчин дээр одоо бидний өвөг дээдэст бол тийм өвчин байхгүй байсан. Төв суурин газрын хүн амын хүнсний хэрэглээнд бол нэлээд орчтол гарч байна. Ялангуяа одоо төв суурин газрын сүүс бүтээгдэхүүний хэрэглэх ёстой хэмжээ нь бол одоо бага гарсан. Ялангуяа одоо хүнсний бүтээгдэхүүний сүүн бүтээгдэхүүний хэрэглээ Улаанбаатар хотын арчин суугчдын хувьд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн хэмжээнээс бол 2 дахин бага хэрэглэгдэж байна гэж гарч байгаа. Тухайлбал Улаанбаатар хотод нэг хүний дундаж хэрэглээ 75 кг жилийн одоо сүүн бүтээгдэхүүний хэрэглээ. Хөдөө орон нутагт бол нэг жилдээ 190 кг гэж судалгаар гарч байгаа. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол нэг хүний жилийн сүүн бүтээгдэхүүний дундаж хэрэглээ 157 кг байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл одоо Улаанбаатар хотын төв суурин газрын хэрэглээ бол 2 дахин бага байгаа. Монголчуудаас өөр ингэж сүүн бүтээгдэхүүнийг олон төрлөөр нь боловсруулж хоол хүнсэндээ хэрэглэдэг ард түмэн ер нь өөр байдаггүй юм шиг байгаа юм. Тэгээд 1918 оны судалгаагаар бол монголчууд хоол хүнсэндээ 130 гаруй нэр төрлийн сүү оролцсон 130 гаруй нэр төрлийн хоол хүнс идэж хэрэглэдэг байсан тийм тоон баримт байдаг юм байлээ. 18 оны судалгаагаар монголчуудын хоол хүнсний 55.3%-ийг нь сүүс бүтээгдэхүүн эзэлжсэн байдаг юм байлээ. Тэгээ одоо яг сүүлийн үед бол хотчж байгаатай холбоотойгоор хүмүүсийн хоол хэрэглээний соёл сонголт бас өөр болоод байгаа. Улаанбаатар хотын юм уу эсвэл суурин газрын хүүхдүүдийн дээлийнх нь одоо жишээлбэл амттай зүйл дурладаг буюу одоо хийж өссөн ундаа тийм ээ одоо тэгээ чихэр гололсон чихрийн амттай зохиолсон ийм бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэж байгаа. Тэгээ энэ сонголтод юунд хүрэж байна гэхээр хүүхдүүдийн өвчлөлийг маш ихээр одоо араасаа дагуулж байна. Жишээлх юм бол хүүхдүүдийн яс шүдний бэхжилт муудаж байна. Ингээд одоо жишээлх юм бол шүдний өвчлөл маш ихсэж байгаа. Дээрээс нь нөгөө эрүүн нэрний гажиг тэгээд яс сэргэж ийм өвчлөлүүд яс сэргэж маш эрт байдаг ийм эрсдүүдийг дагуулад байгаа.
Эрт дээр цагаас эхлэн байгаль загварын онцлогт тохирон хоолуун заан зөв тохируулж эрүүл эрч хүчтэй хөдөлгөөнтэй амьдарч ирсэн монголчууд бид дөрвөн улиралд нэг төрлийн хоолыг тасралтгүй хэрэглэснээр элдв өвчний шалтгаан тавигдах болсон. Зуны цагт зөвхөн сүү цагаан эдээ хэрэглэж эрүүл саруул амьдарч байсан уламжлал жил ирэх бүр орхигдож байгаа нь үнэхээр харамсмар. Сүү цагаан эдээ зөвхөн фосфор, уураг, өөх тус кальцийн их усүр төдийгүй монгол хүний эрүүл оршихуйн үндэс юм. Сүүн дотор чин кальц, фосфор гэж хоёр үндсэн бодис байдгийг. Энэ хоёр бодисыг хүн бол өөрөө зөвхөн ганцхан сүүнээс авна. Кальц, фосфор ясанд орлоо, яс бэхжлээ. Яс сайн байх юм бол тэр ясан дээр их сайн мах сууж өгөх учиртай. Гэтэл хэрвээ яс муу кальц фосфор байхгүй, яс муу жижигхэн ястай одоо хүн бол жишээлбэл их сайн одоо булчин сууж барилдах учир байхгүй л дээ. Тэгэхээр эн чинь ерөөсөн монголчуудын ген удамшлаар дамжиж орж ирсэн хүнсний үндсэн хэрэглээ сүү цагаан эдээ чинь улмаар одоо монголчуудыг энэ зөвхөн бие балдрын оюун ухааны, зориг төвчээрийн, өвчин эсрүүгэл чадвар гэсэн энэ олон хүчин зүйлийг бүрдүүлж өгсөн ийм хүнс юм байгаа. Энийг бол хүнс гэж хэлэхэд бас арай л нэг жоохон дутмаг санагдаад байдаг. Энэ бол ерөөсөө монголчуудын амьдралыг тэтгэж ирсэн хэрвээ одоо хүний амьдралыг модоор одоо төсөөлж бодох юм бол модны үндсийг одоо усалж байгаа одоо ус авч байгаатай адилхан ийм их ач холбогдолтой зүйл юм л да. Тэгэхээр энэ монголчуудын сүү цагаатай энэ хэрэглээ бол хамгийн наад захаар бодоход 50000 жилийн өмнөх үйл явдал гэж үзэж болох юм. Тэгэхээр 50000 жилийн өмнөөс л монголчууд сүү цагаан эдээ хэрэгжилж ирсэн бол эдүүгээ хүртэл одоо энэ сүү цагаан эдээнийхээ хэрэглээг алдаагүй байгаа юм. Тэгэхээр энэ маань юу гэж болж байгаа бол өг дээдсийнхаа энэ сайн уламжлалыг цаашаа хадгалж авч үлдэх учиртай. Энэ уламжлал алга болох юм бол сүү цагаан эдээгээ хэрэглэхээ байх юм бол биднээс бусад улс үндэстэнгээс ялгагдах юм байхгүй болж байгаа. Жижигхэн шүдтэй болчихно. Шүд маань шарлаад эхэлнэ. Хүүхдүүдийн маань өсөлт хөгжилд буураад эхэлнэ. Жижигхэн биетэй болно. Оюун санаа тэр хурд хүч зориг омог бол байхгүй болоод ирнэ. Тийм учраас Монгол гэдэг үндэснийг тодорхойлж байгаа энэ үндсэн хүнс сүү цагаан эдээний хэрэглээг бол одоо ялангуяа хот төвсөрийн газрын хүмүүс бол нэмэгдүүлэх шаардлагатай л да. Одоо бэлчээрийн мал аж ахуйн сүү хэрэгжилж байгаа орн бол дэлхийд дээр Монгол ганцаараа байгаа. Энэ сүү бол нөгөө тижэл идж байгаа мал биш үү? Тэрний сүүнээс огт ялгаатай. Ягаад гэвэл тэр мал бол нөгөө тийм юуг орчинд амьдарч байгаа шүү дээ. Одоо зүгээр нэг байшинд те фермерийн мал. Тэрийг тийм орчинд одоо тэр малыг өвчлүүлэхгүй тулд тэр маланд янз бүрийн тижэл нэмж өгдөг. Дээр нь одоо тийм өвчлөхгүй тулд антибиотик нэмж өгөөд хоол тижэлд нь те тэгээ янз бүрийн витаминууд их өгдөг учраас тэр малын гарсан сүү шал өөр сүү байгаа. Манай мал бэлчээрийн мал чинь өөрөө юу идэх, ямар ургамал идэхээ өөрөө мэдж байгаа. Тийм ургамлын ургамал идсэн малын сүү шал өөр байгаа. Монголчуудын сүү цагаан эдээний хэрэглээ дэлхийн түвшинтэй харьцуулахад харьцангуй өндөр тооцогддог ба ялсаатай ард түмэн хэмээн нэрлэгдэх учир нь сүү цагаан эдээний хэрэглээнд байсан юм а. Тэр дунд хүүхдэд бага наснаас нь сүү цагаан эдээг түлхүү өгч ирсэн нь цаанаа л учиртай. Монгол үндэсний яг хэрэгжилж ирсэн тэр өв уламжлалын дагуу хэрэглээд явах юм бол яс бүх бат байх учиртай. Хэрвээ би одоо төрөө сумогийн бөхтээр эндээ тайлбарлаа тийм ээ. Яага сумогийн бөхчийг тэр хүчтэй чадaltaй байна. Ясаатай байгаа юм. Хүүхэд чинь нэг 12 нас хүртлээ бол зөвхөн сүү цагаан эдээгээр хоолж байгаа штэ. Одоогийн аавтаа гэр бүлтэйгээ суучгаад мах зооглоо сууж байгаа тийм уламжлал байгаагүй штэ. 12 хүртэл насны хүүхэд бол ерөнхийдөө үндсэн хүнсэн сүү цагаан эдээ байсан. Яснаас хэрэгжилт гэдэг өвчин дээр одоо бидний өвөг дээдэст бол тийм өвчин байхгүй байсан. Одоо бол энэ үед бол тийм өвчин бол илбэг байгаа учраас сүүсүүн бүтээгдэхүүн энэ байгалийнхаа сайхан малын гаралтай сүүсүүн бүтээгдэхүүн маш их хэрэгжилж байгаарай л гэж хэлмээр байна. Миний эргэн тойронд байгаа юм жижиг хүүхдүүд бол аарууланд их дуртай болоод байгаа. Тэгэхээр хүүхдүүд өөрсдөндөө хэрэгцээтэй байгаа шимт бацыг мэдэрдэг. Одоо намайг бага багт хүүхдүүд ингээл нэг фишингийн шавар иддэг ч юм уу эсвэл чүдэнцний зурвал амдаа иддэг ч юм уу гэх мэтлэн ингээд сонгодог гэсэн. Энэ нь болохоор тэр эзэн дутагдлаасаа болж ийн гэж ингэж ярьдаг байсан л та. Тэгвэл одоо энэ хүүхдүүд өөрсдөнд нь кальц хэрэгтэй байгаа юм байна, фосфор хэрэгтэй байгаа юм байна гэдгийг бие махбод нь шаардаад ааруу сонгодог болсон юм уу та гэж зөвхөн харж байгаа юм. Монгол улсын хэмжээнд нийт сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 80-с гаруй хувийг дотооддон үйлдвэрлэж хангаж болох талаар мэрэгжилтнүүд ярьж байна. Уламжлалт аргаар боловсруулсан сүү бүтээгдэхүүний жилийн нийлүүлэлт 61 сая литр байгаа бол үйлдвэрийн аргаар 70 сая орчим литрийг боловсруулж хэрэгцээгээ хангаж байна.
Дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээний дийлэнх хувийг байгалийн цэвэр бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай сүм бүтээгдэхүүнээр хангах нь эрүүл хэрэглээг төлөвшүүлэхэд дүүхэн болох юм. Энэ сүүлийн жилүүдэд энэ салбарт одоо үйлдвэрлэгдэн гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээний хувьд бол нэмэгдсэн. Улмаар одоо 2010 оноос хойш одоо энэ шингэн сүү нийлүүлэлтийн энэ тоо хэмжээ бол бараг 2 дахин нэмэгдсэн гэсэн энэ үзүүлэлтүүд бол гарч байгаа. 8 онд эрүүл мэндийн сайдын тушаалаар нэг хүн амд ноогдох сүүсүн бүтээгдэхүүний хэмжээ зөвлөмжт хэмжээг баталсан байдیں۔ Энэ маань бол нэг 157 литрийг нэг хүн жилд сүүн шилжүүлснээр хэрэглэх нормтой. Тэгээ 2015 оны нийт хүн ам маань бол нэг 3 сая 61,600 хүн ам байгаа. Энийг сүүн шилжүүлэх юм бол нэг 495 орчим сая литр сүү болж байгаа. За энийг нийт дотоодын үйлдвэрлэлээр хангах төвчөнд бол нэг 89 орчим хувийг хангаж байгаа. А нийт хэрэглээний бол 98%-ийг хангаж байна гэсэн. Бидний хувьд хэрэглэж байгаа бүх сүм бүтээгдэхүүн органик байх боломжтой. Сүм бүтээгдэхүүний чанар стандарт аюулгүй байдлыг хангаж хэрэглэснээр бидний эрүүл мэндэд ашиг тустай байх нь мэдээжээ. Сүм бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын талаар хэрэглэгчийн зүгээс бид юу ойлгох хэрэгтэй талаар мэдээллийг одоо товч хүргэе. Бидний яг одоо өвчин үсгэгч гэж үзэж байгаа борцлиоз, за мөн одоо соматикс, за эдгээр нянг бол бид бол зөвшөөрөгдөх хэмжээнд бол заавал одоо шалгаж баталгаажуулсны дараагаар үйлдвэрт төлөж авах ёстой. Эсрэг цагаан эдэний хувьд бол 1 мл-т агуулгадах амьд эсийн тоо маань бол 1 саяас дээш байх ёстой. За ингэснээрээ байвал бидний одоо бүгдээрээ мэдж байгаа ходоод гэзний ялзруулагч биечил биетнийг сүүн хүчлийн ашигтай бичил биетнэр микрофлорыг бий болгосноор хүн одоо илүү хоол боловсруулах эрхтэн системд бол илүү их ач холбогдолтой юм аа. Малчны хотноос хэрэглэгч таны гарт хүртэл сүм бүтээгдэхүүн чанараа алдахгүй байхын тулд үндэсний үйлдвэрлэгч нар олон улсын стандарт дэвшилт технологиг нутагшуулан хот суурин газрын хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулсаар байна. Монгол улсын сүүсүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, за боловсруулах үйлдвэрүүдийн оруулж ирж байгаа технологи, за боловсруулах үйлдвэрүүдийг одоо сонголтоо хийж байгаа энэ тоног төхөөрөмжийн хувьд бол нэлээд өөрчлөлтүүд бол гарч байгаа. Энэ хэмжээгээр ч гэсэн энэ сүүний үйлдвэрлэлийн салбарт одоо зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл олшрох, за зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний чанар байдал сайжрах ийм таатай нөхцлүүд бол бий болж байна л да. За энэ одоо боловсруулах үйлдвэрүүдийн энэ шинжилэлт өөрчлөлтийг дагаж одоо манай шингэн сүү бэлтгэлийн тогтолцоо, за энэ шингэн сүү үйлдвэрлэж байгаа малчид фермерүүдийн одоо хандлага, энд оруулж байгаа хөрөнгө оруулалтууд бол нэмэгдсэн. За Бакта фуг гэдэг төхөөрөмжөдөг энэ өөрөө нянгийн 88%, за дулаан тэсвэртэй спорын 99% хүртэл устгах боломжтой юм төхөөрөмжөөр оруулна. За дээрэс нь нам температур сүүний өөрийнх нь бүтцэд их өөрчлөлт бага үг, хамгийн бага хэмжээгээр үг. Тэгээ хүний биед шаардлагатай сайн эрдэс ураг амьд юм байх нөхцөлийг бүрдүүлээд өвчин өсгөх нянгийн устгаж 95 градуст халааж ариутгад. За ингээ боловсруулсан сүгэ хэрэглэгчдэд хүргэж байгаа. Сүм бүтээгдэхүүнд ашигт бактерийн омог байдаг тухай бид олонтой сонссон. Эдгээр бактерийн хэвийн байх хэмжээ стандартыг хянаж хэрэглээнд нийлүүлэх бүтээгдэхүүнд хяналт тавих нь бүх үйлдвэрүүдийн хувьд хамгийн чухал. Ашигтай организмуудаас гадна ашиггүй бактери өвчин үүсгэгч нар сүүнд агуулгадах магадлал бий юм. Тэднийг ариутхан устгаж хэрэглэх арга нь халууны боловсруулалт хийх. Энэ талаараа үзэгч танд баг гэлтгүй мэдээлэл хүргэх нь таныг сонголтоо хийхэд дөхөн болно гэдэгт найдаж байна. Унтны сүүнд бол агуулгадах тэр одоо эмгэг төрөгчдийн одоо мөн одоо нянгийн тоо болвол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүл хүний эрүүл мэндэд мэдээж хохирол үзүүлэхээр байгаа. Хүний бие махбодод хамгийн сайн зохицсон байгалийн гол хүнс бол сүү цагаа дээ. Байгалийн хүнс гэдэг бол өөрөө органик хүнс. Хэрвээ тэр байгалийн хүнсэнд ямарваа нэгэн гадны зохиомлоор хийсэн зүйл юм уу, бодис юм уу, арга ажилбар ороо явуучих юм бол энэ өөрөө органик чанар алдчихдаг юм л да. Тэгэхээр ерөөсөө хүний өдөр тутам хэрэгжилж явах ёстой зүйл бол энэ одоо сүү цагаа эдэний нэг юм байгаа юм аа. Хэрвээ антибиотикоор тариулсан
малын сүг одоо гадуур зарж байгаа тэрүүгээр бүтээгдэхүүн хийцэн байвал эргүүлээд антибиотикийн хордлого болгох одоо дахиад нэг маш том тэр маань өөрөө халаалтанд яахчгүй одоо устж алга болно гэж байхгүй. Тэгэхээр эргүүлээд антибиотик уугаагүй байж нөгөө бүтээгдэхүүнээрээ дамжаад хүмүүс хордох тийм боломжтой. Тэгэхээр дайлахаар шинжилгээтэй өдрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг авч хэрэглэх нь хэлэлтэй. Сүүн бүтээгдэхүүн өөрийн онцлог шинжтэй. Тэр дундаа бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай түүхий дээр хийгдсэн сүүн бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар анхаарч ойлгож авснаар бид хэрэглэх соёл аргад суралцсан. Зөв цагт зөв хэрэглэж чадвал сүүн бүтээгдэхүүн бидний эрүүл мэндэд үнэлж баршгүй ашиг тустай юм. Арганых Монгол нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид та бүхэндээ сүүн цагаан эдэний ач холбогдлын талаар үзүүлэхээр зорж байгаа. Мэдээж энэ чиглэлээр олон жил ажилласан судалгаа шинжилгээ хийсэн эрдэмтэн судлаач нарын ярианаас та бүхэн монголчууд бидний эртээр үеэс хэрэглэсээр ирсэн сүүн цагаан эдэний ач холбогдол давуу талыг нэлээд сайн ойлгож авсан баг. Сүүн цагаан эдэг хэрэглэхгүй байж бид болох уу? Хэрэглэхгүй байвал цаашид яах вэ? Мэдээж Монгол төмөн, Монголын үр сад, Монголын залуучууд маань өвөг төгсдийн маань хэлж байгаагаар яс муутай болж өсөж тарних болно. Яс муутай гэдэг нь бид хамгийн наазахын хүүхдүүдийнхаа эрүүн нүрийн гажиг, эрүүн нүрийн ясны хөгжлийн буруу мөн одоо хэврэг ястай болох гэх мэтчлэнгийн олон шинж тэмдгүүдээр бид бүхэн бол монголчууд яс муутай болж байна гэж ярьдаг болсон. Энэ бүхнээс өрчин сэргийлэхийн тулд хүүхэд багчуудаа яс сайтай монгол хүн болгохын тулд эрүүл сарвал өсгөн тарныхын тулд бид сүү цагаан эдэг нэн даруй өдөр тутамдаа хэрэглэж занших, энийг амьдралын дадал болгох, хүүхдүүдэд сүү цагаан эдэний эрүүл зөв хэрэглэх хөвшүүлэх шаардлагатай болсон байна гэдгийг үзэгч та бүхэн бас бидэнтэй санал нэг байгаах гэж найдаж байна. Тэгэхээр сүү цагаан эдэний төвөгтэй холбогдоход дэлхийн улс үндэстэнд одоо сүү цагаан эдэгээр зөвхөн сүү гэдэг нэг ганцхан түүх эдээс 3000 гаруй төрлийн цагаан эдээ бэлтгэдэг ийм үндэстэн бас байхгүй. Энэ ганцхан Монголд үндэстэнд байдаг. Хүний бие организм зайлшгүй шаардлагатай хамаг л сайн тийм амь димээр баялаг байдаг. Ер нь сүүний нэг 90% орчим нь ус байдаг. Үлдсэн 10% нь бол одоо тэр уураг өөх тос тэр одоо сүүний одоо нүүрс усны хэмжээ байдаг л да. Өөр юугаарч одоо үл орлогдох ийм олон талын бодисын агуулмжтай бүтээгдэхүүн байгаа. Хүн 1 литр сүү өдөртөө уух юм бол өөр шаардлагатай байдаг уураг тийм ээ. Дээрэс нь кальц фосфорынхаа хэмжээг одоо бүрэн аваад амин дэмийнхаа 30%-ийг авдаг гэж ингэж тооцоо байждаг. Сүүн бүтээгдэхүүнийг бид зөвхөн үнэний сүүгээр ойлгох нь өрөөсгөл юм. 5 хошуу малын сүүгээр хийсэн бүх бүтээгдэхүүн тус тусдаа өөрийн онцлог шинжтэй эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой болохыг эрдэмтэн судлаач нар нотолсоор байна. За монголчууд эртээрээс үеэс хэрэгжилсэн улам жилтмэстэй бүтээгдэхүүнүүдийг цаашдаа бидний хэрэглээд явбал бид монгол хүмүүст монгол цагаагаар одоо амьдарч байгаа энэ хүмүүстд хамгийн тохирсон бүтээгдэхүүн гэж хэлмээр. Зөв эрүүл сүү дөнгөж одоо шансан сүү уухад бол бидний маш олон өвчнөөс өртсөн сэргийлэн хүний өсөлтөнд нэн сайн хүнд хэрэгтэй бүхэл бодисууд сүүнд агуулгдсан байна гэдгийг би хэлмээр байна. Сүүнд олон төрлийн эрдэс бодис уураг өөгтөс агуулгддаг. Шингийн хэсгийн 80-аас дээш нь ус болон 12% хүртэл хуурай бодис агуулгддаг. Энэ ашиг тустай хүнсний найрлага нь хэм тэжээлийн ач холбогдол нь их юм. Зам бол одоо тэгээ сүү цагаан эд арай зөөлөн хүний организмд одоо амархан уусдаг ийм уургуудыг агуулсан ийм бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Тэгээ одоо энэ бүх одоо амин дэмүүд те ер нь нэлээд хүнд хэрэгтэй эд цэцүүд бүгд байгаа л да. Сүү бүтээгдэхүүний хэрэглэг зөвхөн сүү, хараг, айргаар хязгаарлахгүй. Ааруул, эдэм, хаарц, сүцгий, шар тус зэрэг олон амтлаг бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж хүүхэд залуучуудаа эрүүл хэрэглээ хэвшүүлснээр тэднийхээ эрүүл мэндийг сайжруулна гэдгийг бүх төвшөнд анхаарах цаг болжээ. Уламжилт аргаар бол одоо сүүгээ хөөрүүлэх, өрөм авах, ээзгээ хийх, бяслаг хийх, дааруул хийх, тараг хийх, цээдэм хийх. Тэгэл одоо аарцаа одоо буслага дархиа гаргах, шимээ архих авах. Тэр бол одоо Монгол улсууд бүр дээр үеэс эрт дээр үеэс хэрэгжилж ирсэн монголчууд бол зуны улиралд бол
сүү цагаан эдэ байнга хэрэглэдэг. Үлийн үйлрэлд нь махан бүтээгдэхүүнээ хэрэглээд 100 сүү цагаан эдэ махан бүтээгдэхүүнээ бага хэрэгжилжсэн. Тийм учраас одоо шүүд мүд айгуу сайхантай ясны сэргжилт гэдэг өвчин дээр одоо бидний өвөг дээдэс бол тийм өвчин байхгүй байсан. Одоо бол энэ үед бол тийм өвчин бол илбэг байгаа учраас сүү бүтээгдэхүүн энэ байгалийнхаа сайхан малын гаралтай сүү бүтээгдэхүүн маш их хэрэгжилж байгаарай л гэж хэлмээр байна. Монгол орны үржил шимт бэлчээрийн ургамлын шим гэж нэрлэгддэг сүү цагаан эдэний хэрэглээг нэмэгдүүлснээр бид малчин ард түмнээ орлоготой болоход хувь нэмрээ оруулж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хөгжүүлж, эрүүл мэндэд тэтгэн өвчин эмгэгээс ангид амьдрах болно. Дэлгэр зуны цагт сүү цагаан эдэгээ хэрэглэхийн ач тусыг тоочоод баршгүй юм. Сүү цагаан эдэний салбарын мэрэгжилтэн бүр бидэнд эрүүл, органик хэрэглээ хэвшүүлэхийг уриалж байна. Манай нөгөө сүүнийхний нэг сайхан ураа байдаг штэ. Эх орны сүү эрүүл хүнс амьдралын баталгаа гэдэг. За сүү өөрөө бол байгалийн гаралтай хамгийн одоо хүний эрүүл өссөн төрж амьдрахад бол хамгийн одоо зохистой харьцаагаар эрдэс бодис түнд агуулгадах амин дэм маань л зохистой харьцаагаар агуулгадж байдаг. Ийм одоо ач тустай. Жинхэнэ энэ байгалийн энэ цэвэр одоо олон төрлийн ийм хэрэгэлдэг, олон төрлийн эмийн ургамал иддэг юм малынхаа сүү цагаан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүнийг манай ард түмэн одоо хэрэгжилж байвал эрүүл мэндэд нь одоо хэрэгтэй ачтай тустай кальц, тэг ясны сэргжилт энэ төр болохгүй баха. Та нар сүү цагаан бүтээгдэхүүн маш их хэмжээгээр хэрэгжилж байгаарай гэж уриалмаар байна. Агарын бохирдол ийм одоо муудсан үед бол одоо энэ хамгийн одоо хэрэгцээтэй сайн үйлчлэгээтэй бол сүү бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр одоо энэ сүү бүтээгдэхүүн энэ уламжлалт хэрэглээгээ бол сайжруулах шаардлагатай байгаа. Монгол орны минь сайлсуу ариун байж эх орондоо үйлдвэрлэсэн органик сүү бүтээгдэхүүнийг өргөн дэлгэр хэрэглэхийг та бүхэддээ уриалж байна. Эх орны органик сүү эрүүл хүнс таны амьдралын баталгаа билээ. Эх орныхон сүүгээр эх орондоо үйлдвэрлэсэн сүү бүтээгдэхүүнийг хэрэглэж эрүүл саруул амьдрахыг нийт монголчуудад хүсэн гэрөө хэн хамт уриалж байна. Зуны дэлгэр цаг эхэлж эрхэм хүндэт үзэгч та бүхэн маань зуны амралтаа аван ах トゥ хамаатан саднадаа зочилж хөдөө орон нутгийн байгалийн сайхныг мэдрэн амархаар төлөвлөж байгаа. Яг энэ цагт та бүхэнд Органик Монгол хөтөлбөрийн нэрийн өмнөөс хөдөлгөөний нэрийн өмнөөс нэгэн уриалгыг хүргэхийг хүсэж байна. Энэ бол мэдээж та бүхнийг байгалийн цэвэр орчинд унган байгальдаа бэлчээрсэн малынхаа гаралтай сүү цагаан эдэгээ илүү төлхөө хэрэглэж махнасаа жоохон татгалзаж аль болох гизээ цайлган эрүүл мэндэд толиосоо гэж хүсэж байна. 100 цагт монголчууд эртнээс сүү цагаан эдэний хэрэглээг маш их нэмж махан бүтээгдэхүүнээс татгалздаг байсан. Энэ бол учиртай. Хоол боловсруулах системээ сүү цагаан эдээгээр цэвэрлэн гизээ цайлгаснаар бид нар ирээдүйд эрүүл саруул сайхан амьдрах үндэс суурь бүрдэх юм. Энэ бол монголчууд бидний өвөг дээдсээс бидэнд уламжлагдсан ирсэн өв соёл буюу зөв хооллохын ухаан билээ. Сүү цагаан эдээгээ ахиухан хэрэгжилж эрүүл мэндэд тойлон малчин ардтай орлого оруулж үндэсний үйлдвэрлэгчдийн сүү цагаан эдээг түлхүү хэрэглэн хот суурин газар амьдрдаг хэдий боловч монгол уламжлаа хадгалж үлдэн эрүүл сайхан монгол хүн, яс сайтай монгол хүн байхын төлөө бүгдээрээ хамтдаа хичээцгээе. Органик хүнс дэлхийн ирээдүй, органик хүнс Монголын ирээдүй. Энэ бүхний төлөө бид хамтдаа зүтгэжж үр дан гарна Органик Монгол хөтөлбөр. Ногоон үйлс бүхэн элэг их болтугай.